охин маань одоо ингээд дэлхийн зах зээл дээр одоо махан бүтээгдэхүүнээр өрсөлдөхэд хамгийн хүндрэл бэрхшээл очиж байгаа зүйл юу вэ нэг одоо үйлдвэрлэгч нар, баялаг бүтээгч нар юм болгондоо байгаа. Одоо энийг нэг засчих юмсан. Энэ дээр нэг дэмжлэг үзүүлчихээсэй үлээ. Тэгвэл одоо бид нар бас одоо дотоодынхаа хэрэгцээг хангахын зэрэгцээ тийм ээ. Хүнс экспортлогч одоо улс орн болох юм боломж байна гэдэг ажлыг хийхэд хүндрэл бэрхшээлтэй төр засгийн зүгээс анхаарах эрх зүйн орчин хөрөнгө санхүүгийн хувьд ямар асуудал байна? Ер нь бол экспорт гаргахад бол төрийн байгууллагуудын уялдаа холбоо тийм тэрийг маш сайжруулах шаардлагатай байгаа. Мөнгө одоо мэдээлэл санхүүгийн асуудал бол бүх үйлдвэрлэгчнүүд байлгүй байх тийм. Төрөөс бодлогоор бас баг хүүтэй зээлэр одоо бас дэмжиж өгөх юм бол бид нар бас өшөө илүү технологиг нэвтрүүлэх, өшөө сайжруулах боломж байна.